Эрцэд 102 гишүүн байна. 126-аас 102 81%-та. Гишүүд байхгүй байгаа учраас улсын их хурлын тухай хууль, ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг арчилсан нам эрцгүүгээд хойшлуулчихад өөрийнхөө хуулийг бол явуулчлаа л да. Ийм л ялгамжтай ханддаг байхгүй юу. Тэгээ иргэд энийг одоо бас харж байгаа байлгүй. Удаан хугацаанд хүмүүсийн гэж талцуулах, үл ойлголцол үүсгэх хинд ямар ашигтай юм. Одоо тэгээд даваа гаригийн бүлгээр одоо бас тэгэл чиглэл өгөөл янзын асуудал болох юм байна л да. За юу болж байгааг тэгээд хүмүүс харж байгаа үсттэй. Асуудалтай оръё. Гадаад зээлийн асуудал. Би анханасаа энэ хуулийг бол дэмжээгүй. Ягаад гэвэл бид нар давхар төсөв үүсгэх гэдэг байгаа. Зүгээр төсөвтөө оруулаад хяналттай, тайлагналттай, ашиглалттай, цаашдаа одоо архивтай авсан зээлээ авсан шиг аваад түүнийгээ зарцуулсан шиг зарцуулаад ингээд явах хэвээр. Харамсалтай нь тэгээд алдагдaltaгүй төсөв гэдэг энэ хэрэглээс болж бид нар авсан зээлээ ашиглаж чадахгүй төслүүд гацаад маш хүнд нөхцөл байдалд орсон. Одоо газрын тосны үйлдвэрийн одоо хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа мөнгөний ч одоо өгч чадахгүй гадаад түнштэйг маш хүнд нөхцөл байдалд орсон байгаа шүү дээ. Тэгээ юунаас олсон юм? Ус төржилт хийдлээс болсон байхгүй. Одоо гарцыг одоо ингэж харж байгаа юм бол одоо тэгээд энэгээрэл явхаас гэхдээ бидний хувьд бол дэмжихгүй хിവэрэл байгаа. Одоо шинэ ерөнхий сайд, шинэ сангийн сайд энэ асуудлаа уг нь одоо илүү томоор харж асуудлаа шийдвэрлэмээр байгаа байхгүй. Тэгэхээр энийгээ одоо цаашдаа бас засах, залруулах, төсвөө зөв оруулж ирэх энэ тал дээр минь сайхан сайд анхаараарай. Бид нар бүгдээрээ л энэ олон төсөвтөө байх зовлонг бол мэдэн штэ. Хамтдаа энэ алдааг засах гэж бас 10-12 жил болсон. Авсан зээлээ хийж хэрэгжүүлж байгаа энэ төслөө гацаадаг байдлыг яаж зогсоох вэ нөхдөө? Маш их мөнгө зарцуулчаад ажлынхаа тодорхой хэсгийг хийж хэрэгжүүлээд эхэлчихсэн байхад за гадны компаниудад, гадны хөрөнгө оруулалттай компаниудад амлалтаа өгөөд гэрээгээ байгуулад ажлуудыг эхлүүлчихсэн байгаад зогсоогоод байгаа асуудлыг яах вэ? Хэрхэх вэ? Энэ дээр бол одоо бас толгоогоо ажиллуулахгүй бол болохгүй нэ нөхөд минь. Тэгээд улсын их хурлын гишүүд нь өөрсдөө бас дагаж намраад бас дахиад ус төржөөлийн төсвийн үр ашиггүй зарцуулалтыг өөрсдөө ингэж биеэрээ үлгэрлэн манлайлан одоо яваад ах. Энийг одоо бас юу гэж ойлгох вэ? Маш хариуцлагагүй байна нөхдөд. Энэ дээр л одоо анхаараасаа гэж хүсье те. Одоо өөр ч юу гэх баярлалаа. За ажлын хэсэг хариулъя. Ажлын хэсгийг ахлагч Жокгүй алдарж авахлан асуултанд хариулна. За энэ хууль бол амин чухал хууль байгаа. Манай улсын төсвийн багтаамж өөрөө гадаад зээл ашиглалт дээр одоо 1.5 их найдаас илүү бид нар зарцуулж чадахгүй байгаа. Хүн болго мэдж байгаа. Манай улс одоо 13.5 их найд төрийн гадаад зээл авцсан тэрийг хэрэгжилж чадахгүй байгаа. Хэрэгжилж чадахгүй учраас өдөр тутам хүү төлж байгаа. Тийм учраас энэ хуулийн ерөнхий зорилго бол хоёр төсөв биш гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлъя л гэж. Одоо авцсан байгаа. Тэ гадаад зээлийн ашиглалтыг нэмээд явъя. Төсвийн харилцаанд бүртгэл нь бол яг хിവэрэ явна гэж ойлгож байна. За Баатар Жовын мөнгө соёл гишүүн асуултаа асууя.